За удагч та бүхэнд яг энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Зэн үерэ ток шоуны маань 3 дугаар сарын хамгийн ихний дугаар. За ер нь баг сар гаруй уулзсангүй. Ягаад вэ гэхээр TV5 телевиз маань цагаан олимпийг шууд дамжуулсан. 7 дахь удаага шууд дамжуулсан. Тэгээд гоё олимп үзээд 2 сарыг амттай сайхан шинэлж гоё олимп үзээ сайхан өнгөрүүлсэн баха гэж бодож байна. Тэгвэл одоо ингээ үргэлжлүүлээ бүгдээрээ 100 хүртэл сайхан зэвээрээгээр амьсгална. За тэгээд өнөөдрийн 3 дугаар сарын хамгийн ихний зочин бол би хувьдаа их тийм ярьслага өгдөггүй нууцлаг тийм хүмүүсийг оруулахыг хичээдэг. Яг энэ ярьж байгаа зүйлд маань их нийцэж байгаа юм бол дуучин Цойжо буюу Чойжил сүрэн өнөөдөр маань нэвтрүүлэгтээр орж байна. Тэгээд ирсэнд баярлалаа. За өрсөндөө баярлалаа. За ер нь ярилцлага нэвтрүүлэгт бараг орж байгааг бах тий. Өмнө нь тий бараг 3-4 жилийн өмнө нэг орж ирсэн баг тий. Яг хөв хүн талаас ярьдаг тийм нэвтрүүлэгт бол орж байгаагүй шүү дээ тий. Тийм баг. Тийм баг. За сүүлийн үед бол их сонь сайхан ихтэй байгаа. Тэгээ хоёулаа сайхан пицца идээд содон фүүцийн цайг уугаад, кофег уугаад тэгээ сайхан ярилцъя гэж бодож байна. Ер нь хэр нээлттэй юм бэ? Гүй тэгэл яг нөхөө өрүүл нээлттэй. Сайхан ярилцчихэд нэгдэж шүү дээ, тийм ээ? Орцсон илүү пицца, хамгийн амттай пицца, хамгийн зөвлөн пицца, хамгийн хурдан пицца, микс пицца гамтлаг, сэтгэл дүүрэн нэвсгэлээрээ. Миний дуртай пицца, амтд сэрэн илүү, амт чанар нь илүү, сэтгэл ханамж илүү. Миний пицца, микс пицца 300-300-аас микс пицца. За айлаас ээж аваас хэдүүлээ вэ? Ээжээс гуруулаа. Айлын Баг. Дээрээ хоёр Ах ихчтэй. надтай л адилхан юм байна да. Ирэх үү? Гүй одоо эрхлэгэмдэр эрхэлнэ. Ер нь одоо хүнийг нэг тодорхойлох зүйлүүд байна л да. Би энд их итгэдэг болчиход байгаа. Ер нь бол хүний энэ орд жилтэй бас хүнийг нэг тодорхой хэмжээнд бас нэг тодорхойлт юм болоо гэж би боддог байхгүй. Юуны орд ямар жилтэй юм бэ? Мэтжилтэй. Тэгээд үхрийн орд. Үхрийн орд их 50 байдгүй. 50 хүмүүс ер нь. Гүй сайн мэдэхгүй өөр хүмүүс л мэдэх багт. Өөрийгөө нэг бид гэж боддог шүү дээ. Хүн өөрийгөө нэг дүгндэг шүү дээ. Би нэг ер нь тиймэрхүү төрлийн хүндээ би даруухан төрлийн хүн ч юм уу те нэг хүүгэн гэл өөрийгөө нэг дүгнсэн байдаг шүү дээ. Чи өөрийгөө дүгнүүл ер нь ямар хөө зан ашигтай хүн гэж дүгнэх үү цаашаа. Гүй дотны хүмүүстэй бол тэгэл мэдээж арай өөр тэгэл янз шүү дээ. Янз хүнд тааруулж харцдаг гэсэн үг үү? Тааруулж угаасаа би нэг тийм олон хүнтэй бас харьцаад байдаг юм дөө тэгэл нэг хүрээллийн тодорхой хүмүүс л байдаг. Тэгэл тэдэртээ өдөр болго ингээл баг шоолцаал ингээл явчихдаг. За Чойжог анх Pips самтлаг тий? Хамгийн анх дуулж эхэлсэн бол Pips самтлаг баг тий? Тий. Хэдэн оноос хойш Pips самтлагийг байгуулагт нь л байлуу? Тий анхнаас нь л байсан. Хэдэн онд юм бэ? 2007 6 хэдүүлээ? 4-5 эхэлчихсэн тэгэл. Гэтэ тэр хамтлаг бол нөх олон хүн бол сайн мэдэхгүй те. Тийм сайн. Яг тэр үеийн залуучууд л сонсдог байсан баг те. Тийм баг. Одоо бол ганцаар уран бүтээл гаргаад тэр бодож байна. Яагаад хамтлагаасаа болцсон? Хамтлаг яагаад болчих вэ? Хамтлаг чинь ер нь тэгэл холдоол байсан дөө. Яг миний хараад. Юугаар холдох вэ? Хамтлагчийг цамгаа гаргангуудаа надаас бус нь Японд сурах гад явцсан байхгүй. 3-4 жил. Тэгээд ерөөсөө би энд ганцаараа тэр гурвын тэгээд ерөөсөө хамтлаг ямарч цааш явах баг юмгүй ус. Тэгэл бүгдээрээ сураал эргээл ирсэн. Тэгэл нөгөө хол байсан хүмүүс чинь нэргээд хуучин шиг явж чадахгүй тэгэл. Би холдохоо сэтгэл алднаа гэдэг чинь хамтлаг төр хөтлөөс гардаг юм байна те. Хосууд дээр ч биш зөвхөн. Гэхдээ тийм ер нь тэгэл хүн болгон л тэг Японч нь бас нэг тийм сонио улс юм шиг байна шүү дээ. Ингээд яг атсан хүн яг ингээд яг нэг юм сонирн болоод түрээд ирдэг. Өөрчлөлт надад нэг тэгж санагдсан. Юу нь өөрчлөгдөж байна Японд явчиход? Зан ааш шүү. Тийм ерөнхийдөө яг японочдын дунд байгаа л нэг тэнд нь л харьцаа тал дээр эсвэл тэр хүмүүсийн үзэл бодол тал дээр өөрчлөгдсөн байна уу? Ер нь тэгэл бүх талаас л надад л тэг санагдсан л та.
За тэгээд ганцаар уран бүтээл хийгээд хэд хэдэн гой дуунууд гаргаад хүмүүс хайрын бурхан чожо гэж нэрлэдэг юм байл шүү дээ. Октод бол гой хайрын дууд гараад шүү дээ. Хүрч чадахгүй энэ төрт бол угаасаа л эморс үед бол их хэцүү дуу байл шүү дээ. Чиний дуунууд чи би саяхан салахгүй юу. Тэгээд чиний дуунуудыг сонсон чи их хэцүү сонсоход их бэрхшээлтэй дуунууд байлээ. Тэгээд тэр дуунуудын мэдээж үг аян тэр өөрөө хийдэг үү эсвэл хүмүүнээр одоо хийлэгдэг юм. Одоо ч залуучууд бүх л юм өөрөөсөө л хийдэг болсон шүү дээ. Тэг хөвчлөө өөрөө юм. Хүрч чадахгүй. Тэгээд бас хэд хэдэн уран бүтээлийг хамтарч хийсэн дээ. Одоо ч саран тоётой бас нэг дуудулсан баг шиг байлаа. Тий. Сарагчтай нэг дуусан. Энэ хүмүүстэй хамтрахыг санал энэ хин гаргадыг. Тэгэл ер нь яриан дундаас л болно шүү дээ. Ярилцж байгаа л. Тий. Биш сарагч миний дуунууд аягүй дуртай гэдэг. Би чамаар нэг дуу зохиолгомоор байна гэхэлэр надад нэг дуу байна хоёулаа нэг хамтдаа болъё гээл тэгэл гойцсон шүү дээ. Тэгэл окей гэл. Эсам хамтлагт одоо орцсон байгаа тий. Эсам хамтлагт яг орчих. Би гайхаад байгаа юм л да. Чожодоос карьертэй залуу тий. Одоо соло уран бүтээлчид бол гой дуунуудтай эморс үед хүмүүсийг тий бүр унгаж чаддаг гой дуунуудтай шүү дээ. Бүр ингээд шороо тогтгож тийм л шинэ дуунууд чинь. Тэгээд тийм карьертэй залуу ягаад эсам хамтлагт дуучнаар орчих вэ? Дуучнаарч бол биш л тий. Эсам чинь тэмүүлэн гээд мундаг дуучин байгаа шүү дээ. Гэтэ хамт дуулт юм л шүү дээ. Үгүй яах дэмжээл дуулна л да. Зүгээр back vocal хийгээл. Ягаад эсам хамтлагт орсон юм бэ? Би өөрөө эсамд дуртай. Тэгэл байгаасаа л дуртай л байсан. Тэгээд үгүй эсамд орлоо гэд би өөрөө уран бүтээлийг хийх үгсүү бол биш л дээ. Зүгээр. Тий. Залуу байгаа дээрээ тэгэл гоё хүссэн юмнуудаа хийгээл явж хэлтэй хэрэг дураараа тий. Тэгээ чиний жоохон хүмүүсийн бодож байгаагаар карьерт чинь жоохон нөлөөлөхгүй. Эсамтын тэмүүлэнгийн арталт дуулдаг залуу гэж унахгүй юу? Тэгж ойлгож ивэл одоо тэгэл мангарлаа шүү дээ. Ер нь бол. Тэгж ойлгож байгаа хүмүүс тийм ээ? Тий. Одоо сүүлийн үед уран бүтээл гаргахгүй байгаа тий? Гаргаж байгаа юу эсвэл хийжлээ. Яг цацааг байгаа. Цацааг үлээ. Яг орчныг бүрдүүлж байгаа л дуунуудаа цэцдэг үү те. Сүүлд бол нөө нэг Single Ladies 3-ын дууг дуулсан. Тий. Тэр дуунд бол хүн болго их гоё дуртай. Бас л эмор болсон дуу байлээ. Тэр ч бүр нэлен дээр үзэхэтсэн байсан дуу. Тийм үү. Тэгээд нэг бадаг мадгийн нэг шинээр хийгээл тэгэл сая кино гарлаа гэсэн л дээ. Найз нь ганц зүйлийг асуумаар байгаа юм л да. Одоо ингээд дууч одоо бол зөвхөн дэлхийд ч гэсэн дэгдэл юм шиг байна. Дуугаа тавьчаад арталтанд давхар дуулдаг тий. Тэр бол одоо стандарт уу? Давхар дуулна. Тий. Одоо нэг ам байрны тэргээл дээр үуч ингээд барьж аваад зочих гол гэдэг үс тий. Энэ ам байрдаг дууч энэ дуулчдаг гэдэг үс. Одоо бол энэ лаглаг дуучдын тоглолтын дэрийг харж байхад бол дуугаа тавьчаад тэгээд тэн дээрээ давхар дуулаад тий ажиллаад ингээд микрофон ажилтсан давхар яриад явдаг юм шиг надад харагдаад байгаа байхгүй. Тэр бол стандарт уу? Наадах чинь дотроо яг ингээд ороод үзэнгүүт айгүй олон төрлөлтөө. Ямар төрлөх вэ? Яг 100% амьд дуулж байгаа концерт гэж нэг байна. Ер нь бүхэл яг бүтэн концертээр авч үзвэл секвенстэй явах үе байна. Тэр нь болохоор нөгөө нэг арын хоолойнуудтай дэмжлэгттэй гэсэн үг. Гэхдээ өөрөө амьдаар дуулна. Тэгээд одоо жишээлбэл нөгөө бүжиглдэг дуучид байдаг штэ. Тэр дуучид бол яг бүжиглээд яг сайн дуулах бол маш хэцүү. Тийм учраас яг бүжигтэй дууга ам бариад зүгээр бүжиггүй бус дуунуудаа яг амьдаар дуулдаг. Нэг ингээд нэг юм сөөлжилж явдаг. Тийм байгаа. Янз янз. Тэр чигтээ ам барьдаг хүмүүс ч байгаа. Тэр чигтээ ам барьдаг дуучдыг дуучин гэх үү? Дуучин гэж нэрлэх зүг юм уу ер нь? Чожогийн хувьд юу гэж боддог вэ? Өөрөө дуучин хүний хувьд. Үгүй би тэдний их боддгоо шүү дээ. Тоодгүй юу? Нэг боддгоо шүү дээ. Би сүүлд найз нь юу харлаа л да. Ичтийн Монгол дээр нэг нэвтрүүлэгт Single Ladies 3-ын хүрч чадахгүй дуулж байна. Дуулж байгааг би харсан баггүй. Тэгээд дуучдыг ингээд тэр дууг ингээд YouTube дээр сонсоод ч юм уу ингээд сонсохоор их гой сонсогдоод яг тэр амьдаар дуулж байгааг сонсохоор яг тэр дуулж байгаадаа хүрэхгүй байх тийм үе байх уу? Байлгүй яг амьдаар дуулж байгаа юм шиг. Бичлэгэнд ороход бол хамгийн сайнаар хичээгээл дуулна шүү дээ. Ер нь бол. Тийм бичлэгээ авч үлдэн тэр чин дараа нь тэр чигтэл ингээл бичснээр л үлдэн. Тийм учраас хамгийн сайнаар л бичнэ. Амь тоглолт ч
чи өөрөө алдаатай байж ижил амьд гэдэг юм яг байд юм болоо гэж боддоо шүү дээ би. Тэгтээ яг сайн уран бүтээлчд бол яг тэр нэг бичлэг шигээ дуулах хэрэгтэй юм шүү. Хэрэгтэй бичлэгнээсээ ч илүү дуулах хэрэгтэй. Ер нь. Тэгээ нэг тийм алдаа гараал энэ төр яхаар нэг үзэгчид нэг гэрхаа тийм хүмүүс үүдэж штэ эсвэл нэг хүнийг моолч да энэ яаж алдах нь вэ гэд харж идэг хүмүүс нэг өгөөшүүлэх гэж байгаа юм шиг надад санагдаад байхгүй. Тэгээ HT Монгол дээр нэг яг тэр хурж чадахгүй дээрээ би дуртад дуу учраас ингээд сонссон чи яг тэнд хүрэхгүй болохоор гэл бас тэр бодчихлээ. Бичлэгэн дээр эсвэл хоолойг засаад идэм болооч гэж бодох шиг. Бичлэгээ ер нь бол яг 100% гэж л бичнэ. За тэр уран бүтээл бол ингээд ер нь бол ингээд чойжог бол хүн болго сайн мэдж байгаа юм чинь. Тэр талаас яг гэхээс илүү чойжог яг хувь хүн талаас нь би сайхан ярилцъя гэж бодчих. Тэгээ нэг сайхан залууг нар дагаад нар дагаад минь чинь жоохон хөвчөөс очихдгоо. За. Жоохон сандалтайгаа ажиллаа өгчлээд. За. Одоо энтэйг амьдэрдэг гэж бодож байгаа. Одоо ээжтэйгээ. Ээжтэйг хоёлаа. Их нэртэй байсан те. Хоёлын их хувийн амьдрал ярихгүй байдгүй. Ер нь бол одоо ээжтэйг хоёулах нь амьдарч байгаа. Тий. Аа зөв. Ахыг чинь тусдаа. Тусдаа. Монгол үдгүй юу? Монголд байгаа Монголд байгаа. Ер нь тэгээд одоо энэ залуучууд ингээд гадаадын орны залуучуудыг харахаар 18 хүрэл тусдаа гардаг юм л дээ. Үдих хэстэй юм шиг тий. Гараа явдаг. Чинь мөнгөтэй ч мөнгөгүй ч өөр ингээд амьдрал авах байгаад ингээд явдаг. Монгол залуучууд болохоор ээж авгаа хайрлал ээж автай хамт байгаад иддэг тий. Энэ хоёрын ер нь аль нь зөв юм бэ? Энэ ч нэг зүг буруу гэдэг хам байхгүй тэгэл хүний сонголт шүү дээ. Чиний сонголт бол би бол ээжтэй л байна. Тий. Хамт. Тий. Хоёул адилхан л та ер нь ээж автайгаа байхад одоо магадгүй нөө зарим хүмүүсийн хувьд бие даагаагүй ч юм уу одоо хүртэл ээжтэй хамт байгаа гэдэг дээр жон гайхдаг шүү дээ. Тий. Тим зал дээр бол ичгүй өөрөө ээж автайгаа хамт байхад бол асуудал байхгүй шүү дээ. Тэр нь ч ямар асуудал вэ? Ер нь хүний сонголт шүү. Яа. Ээж автайгаа амьдрдаг гэж хэлэхээсээ. Гү би тийм хандлагыг харж байгаагүй. Гү би л авчихгүй. Бичихгүй. Тийм. Чи өөрийнхөө зөв гэж бодсон зүйл дээр магадгүй маш олон хүн тэрийг чинь буруу гэж хэлжээ. Өөрийнхөө зөвөөр л үлдэх үү эсвэл за тэр хүмүүсийн амыг дагуулад өнгөрөх үү? Миний хувьд зөв бол тэгэл тэр чинь зөв шүү дээ надад. Тийм үст. Хүний бодлоор бодол хийж авах гэдэг чинь ямар ч утгагүй шүү дээ. Хүмүүсийн ер нь юу гэж бодох юм нэг тийм нөлөөтэй биш үү? Магадгүй чиний дуу сонсдог хүмүүс ч юм уу те. Жишээлбэл. За жишээлбэл одоо маш олон хүмүүс чиний уран бүтээлийг шүмжиллээ гэж бодъё л та. Шүмжлээгүй л дээ. За. Тий, шүмжиллээ гэж бодоход тэр уран бүтээл чамд таалагдж байгаа тийм тохиолдолд чи ямар нэгэн хариу тийм тайлбар ч юм уу тавих уу? Тавихгүй. Тий. Шалтгаан нь үгүй албагүй шүү дээ. Юу н тий бид тэр хүмүүсийг сонсох гэчээгүй тэр хүмүүсийг шүүмжлээх гэчээгүй тийм учраас ямар ч алба байхгүй. Сошиал медиад хэрэг идэвхтэй бай. Чожоо. За дундаж тий. Instagram, Facebook аль нь их ашиглах уу? Хоёулангийн л ашиглана. Дагагчид ер нь хэрэг байна. Тийм их биш ээ. Ер нь Instagram, Facebook, сошиал медиаг их ашиглаж одоо ингээл Instagram дээр бол байнгын зураг хийгээл стори хийх стил юм байлээ л дээ. Тэгэхгүй бол угаасаа дагаж байгаа хүмүүс байхгүй ч тийм л ч тий. Тийм шүү лээ. Тий. Чи ер нь хэрэг тэгж ашигладаг уу? Хаяа. Тэгээд би ч өөр нэг зураг мөр авах дурггүй. Тэгээд хаяа нэг авахулсан зургийн тэнд тоглолтын дээрх зураг ч юм. Тийм зургууд байвал хийн. Хайнг уйтахаар стори хийн. Тэгж л нэг айхтар итгэвтэй бол биш юм байна тий. Итгэвтэй бол биш. Хэрэг азтай бай. Тустай хэлж мэдэхгүй. Одоо нэг залуучууд ингээд 13 муу тоглоод ч юм уу те ингээд нэг хөзөрч итгэхэд хэрэг азтай. Мэдгүй азыг одоо тэгж хэмжиж бол нэ би нэг ч азтай нэг ямар нэг юм хямрлаг байдаг юм шигтэй гэж тэгдэг штэ. Би бол тийм байхгүй азтай ямар нэг юмд ингээд 5 ийм хадастай байлаа нэг нь хадасгүй байлаа гэд хадасгүй болон гараа ихлэх юм баггүй юу? Ер нь бол өөрөгдөж боддتي. Тэгэхээр нэг аз дагаад байгаа юм шиг санагдах. Өөртөө тэгж итгүүлдэг. Чи ер нь хэрэг тийм азтай хүн бай. Ер нь 13 муу тоглох уу? Хөзөр тоглох уу ер нь? Тоглоно.
Найзуудтайгаар. Тий. Жохон боцсон моцтой тоглох уу? Гүй тэр чин бооцоогүй бол сонирхолгүй шүү дээ ер нь. Хөзөр те? Тий. Хамгийн их хөзрөөр хожиж исэн мөнгө хэд вэ? $4,000. $4,000. Хаанаас? Хаана тоглосон? Тэр Америк DC-ийн нэг казинод. Казинод. Казинод ороод ер нь ингээл хүн ингэдэг юм байна л да. Би зөв орж үзээгүй л дээ. Сонссон бохгүй. Эхлээд ороод ингээл мөнгө аваад гардаг те. Тэгээд болдог юм байна гэдэг ойлголтод дахиж ороод алддаг. Алдсан мөнгө олохын тулд дахиж ороод ингээд алддаг. Бүр алддаг л гэдэг юм л да. Ер нь тэр хэрэг үнэн байдیں۔ Ер нь хэрэг тийм тоглоомын газар орж ирсэн бай. Гэхдээ ер нь бол гадагшаад төвшөнд тэнд явахдаа бол тиймэрхүү газар ороод гардаг. Олж ирсэн нь $4,000 алдчихсан нь хэрэг байна. $4,000-аас бол бага. Алдчихсан. Монголд ер нь тийм газар нэгдэх хэрэгтэй юу? Ер нь жижиг. Тийм ээ. Монголд бол тийм. Тийм ээ. Нэгдэд нэг хэсэг баларсан шүү дээ. Нэгдсэн юм тий? Тийм 2000 оны их үед чинь казино нэгдэд манайхан чинь гоё тамчууч бүгдээрээ баларсан шүү дээ. Тэгээ тэр чигээр нэг бүтээсэн юм аюул хурдан байхгүй тий. Тийм ерөөсөө бүгд дүр ширэнд ороод тэ байдгаа тавиад мангар болоо гэсэн. Тэгээ улс орны хөгжлөөс бас тодорхой хэмжээний шалтгаалж иж тийм хэмжээ хэрэгтэй баг тий. Тийм жуулчтэй ерөнхийдөө гадны үйлчлүүлэгчд их байж иж тэр чинь ашиг орлого орно гэдэг. Дотроо ингээд ах юм бол энэ бас чинь тампуур шүү дээ. Тийм үстэй. Маах чиж жуулчид яг наадмаар л ирдэг тий. Наадмаг хэсэг хөдөө гадаагаар л ирдэг болохоор хэцүү юм байна да. За тэгээд ер нь Монгол ингээд покерын юу болдог гэдэг юм чааж. Ийм тоглоомууд. За. Одоо хууль бус юм шиг байгаа юм л да. За. Тим тоглоомод болдог. Энд чи тим тоглоомд орчихсон уу? Хууль бус тоглоом. Хууль бусч байгаа үү? Зүгээр нэг хүмүүс хаамт суугаал одоо Техас тоглодог ч те. Тим тоглоомод их болдог гэлэх юм. Гэхдээ хүмүүстэй нийлж тоглоно шүү дээ. Тий. Тэр яг хууль бус үү тийм үү Монголд дөрмөн ямар вэ? Угаасаа мөрөөдө тоглоом бол Монголд хууль бус. Тий. Тэрийг яг зүгээр таньдаг хүмүүстэйг нийлээд үш ганц нэг өдөр тоглох уу гэдэг ингээд домтон тараагаал ингээл. Тэгээд тиймэрхүү тоглоом дээр суугаад хэрэг мөнгө очиж ирсэн ба. Яг тийм казино биш зүгээр. Тиймэрхүү Техас мехасс ч юм уу. Гээ зэрэн дээр чинь нэх мөнгөш тоглохгүй тэгэл тийм шүү дээ. Тэрэнд нараглаа л те. Тийм тэр хүн тэндээ хоорондоо хэдэн хүтээ суугаацаа л хаан өнөдөр чи хожлоо гэл ингээл. За зөв. Би бас тиймэрхүү юм зүгээр чамаа казино дээрт орж мөнгө хожиж исэн гэж сонсч исэн бохоо. Үгүй ерөнхийдөө бол тий насанд хүрсэн тэгээд тийм хэрвээ тийм сонирхдаг бол зүгээр ороод үзэх зүгээр шүү дээ. Энэ буруу зүйл үү ер нь одоо энэ мөрөдө тоглоом ч юм уу энэ казино ч юм уу одоо яг ихэнх хүмүүсийн ойлголтоор бол буруу зүйл тий магадгүй яг тэнд дуртай чаддаг хүний хувьд бол одоо тэр дэлхийн бүр покерын тэмцээн хүртэл болдог шүү тий. Тий яг нь ерөнхийдөө яг өндөр хөгжилтэй орны хувьд бол спорт гэж явчихж байгаа юм л да покер гэдэг нь. Манай Монголд бол хууль бус. Тий яг Монголд яг мөрөдө тоглоом гэдгээр хууль бус. Покер гэдэг бол ерөнхийдөө оюуны амар том спорт гадагшаа хөгжилтэй орнод. Play time гэж шавуулдаг тий. Тий. Play time-д ер нь байнга оролцдог байх тий. Чаажаа. Play time-д оролцдог. Ягаад тэр чинь амьд хөгжмийн дуулт хүмүүсийн ганц наадам юм шүү. Тий. Яа хуучин хитэд оролцсон л та тэгээд сүүлийн хэдэн жил л ерөөсөө оролцсон. Хамтлаггүй байсан учраас уу? Боломж хараагүй учраас. Тэнд шалгуурт орох уу? Play time дуулахын тулд. Ерөнхийдөө хамтлагуудаа яг ингээд карьер нь тогтцсон хүмүүсээ шалгуур гэж байхгүй л тий. Тэгээд нөгөө нэг шинээр орж байгаа хамтлагууд харин шалгаруулалт явагддаг. Хоорондоо хэрэг харьцаатай байдаг юм амьд хөгжмийн хамтлагууд. Харьцаатай шүү дээ. Тийм бүгдээрээ л танд их хвчлээ. Ихэнх нь. Тэгээд Colorus-ийн хамтлагийг таних уу? Тань. Тэний сая сүйд нэг асуудал гарлаа тий. За. Тий. Одоо нэг хар тамхины асуудал гарлаа шүү дээ. Хар тамхины асуудал. Тий. Colors-ийнх нь үү? Тийм, Colors-ийнхаа орсон гээл дэлхий хар тамхины асуудалд оролцсон нэг гишүүн нь амиа алдсан шүү дээ. Тэрийг бол мэдчихэж байгаа шүү дээ. Тийм, мэдчихэж байгаа. Тэрийг бол мэдчихэж байгаа. Тийм. Би хар тамхи хэдрийн гэдэг бол мэдгүй. Тиймэрхүү юмнууд ер нь энэ амьд хөгжмийн хамтлагууд их байдаг гэж яригдаад байдаг байхгүй юу? За. Одоо амьд хөгжим дуулдаг,
өсөө урт ургуулсан шивэс мөвтэй залуучууд бүгд хэрэгэлдэг юм шиг. Би бас play time гэдэг шоуг team юм байдсан болов уу гэж боддог байсан байхгүй юу. Тэгээ сүүлийн 2 жил бол миний бодол өөрчлөгдлээ л дөө. Зургнуудыг хараад ч очиж үзээгүй л хараад бол залуучууд их гоё амин төгжим сонсгож очиж тийм байна гэдэг бодол өөрчлөгдлөө. Тэгээ энэ залуучуудын нэг энэ залуучууд хар тамхи татдаг гэсэн нэг энэ бодол байгаад шүү дээ. Энэ дээр чож юу гэж боддог. Янз шүү дээ. Тэгэл татган ч байна, татдгүй ч байна. Тэг. Зүгээр амьд үгжим сонсдгүй зүгээр шал өөр мэддэг хар тамхи татдаг хүмүүс ч байгаа. Тэр чинь зүгээр л тухайн үнэл сонголт шийдвэр тэгэл. Тэрэн дээр бол миний их юм боддог шүү дээ. Хар тамхи бол миний хувьд бол дими гэж боддог зүгээр. Тийм зүйлтэйгээр илүү их онгодонд ордог гэсэн хүмүүс их байна л да. Тэгчүүл хэцүү үстэй. Тэ. Баян тэрийг хэрэглэл юм нэгэн кайф авдаг бол тэгчүүл хэцүү юм тэ. Чожиг яг ингээл аяа бичих ч юм уу дууга бичихэд хамгийн гой нөлөөлдөг тийм гоё орчин байдаг шүү дээ. За яг одоо л нэг сууж юм уу нэг хүнийг нэг тийм гоё онгод орсон юм уу байдаг шүү дээ. Яг ямар нөхцөлд ямар орчин чинь яг тийм гоё мэдрэмж төрдөг вэ? Ер нь ганцаараа л байх. Тий. Арай ер нь хүн багт би нэг тийм олон хүнд би бас нэг тийм олон хүнтэй байхлаар ингээд нэг нэрвчих гэдэг. Ер нь хүн багтаа ганцаараа байх та. Жожиг үү? Тийм жожиг бол биш ээ. Жожиг бол биш. Гэтэ ер нь ганцаараа байх нь чамд илүү санагддаг. Тий. Тэ? Одоо би зүгээр ингэж уншижсэн л да. Ганцаараа байх дуртай хүмүүс ямар нэгэн зүйлийг хийхдээ их тийм автаж хийдэг, илүү их дурлаж хийдэг, гүн автдаг гэж би сонсч байсан байхгүй. Чиний хамгийн их гүн автаж хийсэн зүйл юу вэ? Урлагаас гадна. Гүн автаж хийсэн. Тий. Гүн автаж хийсэн. Одоо муу зуршил яах вэ зүгээр. Хүн гоё дурладаг зүйл үүдэг ч түнд те. Одоо дуулахаас гадна чамд байнга хиймээ санагддаг ч юм уу. Одоо зөв жишээлбэл нэг ном уншаад хүн тэрийг заавал дуусгаж санаа мордог хүн байдаг шүү дээ. Тэрэн шиг нэг ганцаараа байх дуртай хүмүүсийн одоо зөвхөн нэг тийм нийтч хүмүүсээс илүү юм нэг юм дурлаж хийхэрийг сайн хийдэг, тултал нь гүйцэд хийдэг, эсвэл нэг ям зүрийн муу зуршид орохоор гүн автаж ордог гэсэн нэг тийм л юм уншиж ирсэн юм. Чиний хувьд ер нь тэгж хамгийн их гоё дурлаж гүн автаж ирсэн тийм зүйл юу вэ? Хобби ч гэж болно шүү дээ. Гээ биш тэгэл өөр нэг юм баг хийдгүй юм байна дөө. Дуулна, ая зохион шүлэг бичнэ. Тэгэл өөр юм дургу гэж юу? Гээ нэг дургуучилтэй зүгээр л над нэг өөр нэг хийгээд байдаг юм байдаг юм шиг. Тэ кофе он. Кофе хэрэг уудаг. Тэ ер нь л кофеч. Содом фудсийн кофе хэр байна? Ямар амттай байна? Зүгээр юм байна. Тийм багаз. Залуучууд бас үндэсний үйлдвэрлэлд дэмжиж энэ бол гэртээ бол өстой гоё юм байл. Яг уумаа санкцсан үед бол гэхдээ кофе чинь бас зарим хүний хувьд бол муу бас л ядаргаатай хоёр талтай те. Хэтрүүл хэрэглэл зүрх мөрх нь муу л гэдэг. Баял. Тэг янз янзаар л ярьд юм л. Өдөрт бол нэг 2 3 кофе болооч уу? Тий. Тэгвэл одоо энэ чинь бас нэг зуршил болчихдаг юм байна те. Энэ кофе уух. Тэг эн чи өөрөө нөгөө кофеинтай болохоор тэгэл донтуулна. Энэ яг ямар кофе уух вэ? Кофе уухтай. Американо. Тий. Кофе шоп энэ төртөг суух уу? Их сон. Тэр үед нь октод ирээл. Чаажтай танилцчих гал үзэж байна. Гүү над дээр нэг юм хүмүүс нэг тэгж ирдэггүй шүү дээ. Хоёлоо эмхтэн хүний талаар яриад хөө эмхтэн хүн бол гоё зүйл шүү дээ. Гайхалтай зүйл. Бидний гоё хувцалж те. Бидний сэрэл мэдрэмжийг хөдөлгөж идэг тэр бол агуу зүйл юм а гэж. Бүсүүжүүдийн тухай гоё ярив. Ер нь ямар хүн эмхтэн цаажууд их таалагддаг ба. Ер нь чиний тайпны байх ёстой юу? Эсвэл чамаас тэс өөр бэж чамааг бас хурцлдаг байх ёстой болоо. Яа тийм юм гээд хэлэх бол мэдгүй маа тэгэл яг ямар үед сэтгэл яаж хөдлөх юм тэрнээс л болох. Чамайг инээдэгдэг бүсгүй чамд таалагдах уу эсвэл чамтай адилхан ганцаараа байхыг хүсдэг юм ихтэй чамд таалагдах уу? Мэдгүй. Мэдгүй. Тий. Стайлж мэдгүй. Адуул чи эмхтэн нэг гоё дүгнээч, үнэлээч. Эмхтэн бол өөрөө гайхалтай зүйл те. Эмхтөний хамгийн гайхалтай зан чанарыг чиний ганцханаас тайлаад өгөөч. Хамгийн гайхалтай зан чанараа чамаг яг
сэрлэгч хөтлөгдөг. Сэрэл гэдэг нь яг тэр сэрэл биш л дээ. Сэрэл мэдрэмжийг хөтлөгдөг тэр эмэгтэйний зан чанарыг нэрлэвэл логик сайтай байх нь. логик сайтай. Тийм. Steam хариулт би сонсож байгаа юм биш үү? Логик сайтай. Өргөмсөн юм бэ те? Тэр сэтгэж байгаа чамд илүү их. Тэр ямар нэгэн зүйлийг харж байгаа өнцгөн чамд сонирхолтой байвал логик нь гүн гүнзгий байвал гэж ойлгох уу? Гэхдээ логик ч өөр айгүй ингэ штэ. Тийм минимал нэг тийм хүмүүс байдаг штэ. Ингээл бүх юм тодорхой. Тэ. Одоо би нэг чамд нэг юм хэлэх гээд ойлгуулах гал ингээд аль хэдийн ойлгоцсон байдаг те. Ярилцахад их тийм ойлгомжтой. Тий. Тухтай. Яг ингээд нэг хүн шиг сэтгэдэг ч юм уу те. Тий. Тим эмэгтэй хүн чинь амьдрал тэр их байсан бай. Ер нь зөв найз нөхдөж байж болно шүү. Чамд тэр их эмэгтэй найз байдгүй ч гэж байна. Наад нэг тийм олон эмэгтэй найз байхгүй. Тэстэ зөвхөн гарын 5 4 л. Эрэгтэй найзууд. Эрэгтэй найзууд л Олон. Тэгээд ер нь бол чам нэг тийм ярилцахад яг л тийм ойлголт тэнийг хүн шиг мэдэрдэг тийм эмэгтэй хүн хэрэг байсан бай. Хосын харилцааж үж бол. байгаа. Тэгээд би ч тэгэл тийм хүмүүстэйгээ л нийлэн шít мэдээж тий. Хүн дургүй үнтэйгээ найзлал нөхөрлөл явна гэж байхгүй шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хүн найзууч чаддсан юм уу? Хүнээс л хамаарх бах та. Найзуудтайгаа янз бүрийн харилцаанд орж ирсэн үү? За тийм бол өстэй байхгүй. Байхгүй. Тий. Байх. Найзууд чинь янз бүрийн харилцаанд орцсон гэд ярьсан явж байгаа юм л. Тийм байхгүй те. Ямар найзууд? Зөвхөн одоо эрэгтэй эмэгтэй найзууд. Эрэгтэй эмэгтэй найзгээ бодоо явж исэн чинь нэг өдөр хамт хонсон чинь байхгүй. Тэгэл тухайн хүмүүсийн сонголт шүү дээ тэгэл. Би бол тэгж үзээгүй. Тэгэл тиймэрхүү тохиолдол бол байдаг л. Хэр их night club ордог вэ? Багтаа бол айгүйх ордог ус тэгэл сүүлийн хэдэн жилийн өмнө? 5 6 жилийн өмнө. 5 6 жилийн өмнө. 11 метрополис энэ багт. Тий. Ордог гэсэн. Ороод шоудаал. Тий сайхан явдаг ус. Хотод танилцал, караоке ороод л. Би өстө караоке орох дургу. Яг. Дуучид ер нь тийм байдаг уу? Мэдгүй надлаа хогийн санагдаад. Юу хогийн санагдаад. Аргагүй л дээ байнга дуулж байгаа, байнга бэлгэлтэй хүн бол караокед ороод эсвэл зүгээр нэг хүмүүс ингэдэг юм байна л да. Одоо нэг дуучид муучтай ч юм уу ингээл караоке орохоор за дуул гэдэг ч юм уу те. Нэг тийм хандлагатай байдаг болохоор тэгдэг үү? Яг тийм ч байгаа. Тэгээд нэгдүгürt манай энэ караокены тэр дуунуудын тэр дууралт мууралт гэж өстэй. Гачин юм. Яг хөө дэрийн нэгдүгürt голж байгаа. Тэгээд хоёрдугаарт өглөөнөөс өдөр хүртэл бэлтгэл хийж байгаа. Дуулж байгаа. Банг. Тэгээ өдөржингөө ингээд дуулчаад оройжонгоо дуулж тоглолт хийж байгаа. Тэгээд тоглолтод орой найзуудтай уулзсан гот караоке. За ядаргаал юм тий. Тийм. Яг ингээд ядаргаа. За чамаа би амар ойлгосон. Тэгээд дээрэс нь би арх уудгүй. Аа за. Ихэвчлэн. Тийм. Яг ер нь бол ууж чадна л та. Гэхдээ уухыг хүсдэггүй. Тэнгүүт нэг баахан согтуу хүмүүстэй ороо согтуу хүмүүс хажууд дуулангууд бүр ядаргаатай санагддаг. Уухгүй шалтгаан юм бэ чаажаа? Гэхдээ зүгээр л нэг тийм байсан хувьд бол байсан баг тий. Залууны хувьд бол. Үгүй. Шоудаг багтаа ч гэсэн тий уудгүйс. Уудгүйс юм уу? Тий. Аа зөв. Шалтгаан юм бэ? Согтох мэдрэмж таалагддаг. Мэдгүй надад нэг тийм таатай бол санагддаг. Ийм согтуу мэдрэмж өгдөг шүү дээ. Тэр надад аим юм тоохгүй санагдав. Надад нэг ийм бодол төрлөлтөө зөв би нэг бодсон бодлоо ч найстай хэлчихэ. Одоо би яг хитэн залуучуудтай ярилцчихсан байхгүй. Зөв ийм нэвтрүүлэг дээр бол биш л те. Тэгээд тэд нар арх уудаггүй. Тэгсэн мөртлөө хар тамхи хэргэлдэг. За. Яг арх уудаггүй гэхээр арх бол хүнийг ингэж унтуулдаг, унгаадаг те. Хэсэг гоё ойлгож байгаа шууд унгаадаг, дотор мухаар болдог. Муухай бол тэр тол тийм байдгүй ч өмөрж ирснийг байгуулсан санаж байна л да. За. Тэгэхээр яг зүгээр уухгүй тийм юм дургу хүн байж мэдэж болно. Гэхдээ нөгөө хүмүүсийн нэг хардлага нэг юм байгаад. Уухгүй гэхээр яг үнэн бол
Одоо магадгүй уудаг бол YouTube-д ороод бичнэлтэй хүмүүс ууж ирсэн чинь бол те уудаг штэ гэж бичнэ. За хэрвээ үнэхээр уудаггүй бол чамайг тэгвэл энэ хар тамхич юм байна гэж ярина. Хүмүүс бол ямар нэгэн байдлаар муу зүйлийг гаргаж ирдэг штэ. Энд дээр зүгээр чи найздаа нэг ягаад одоо аригч уух чам таалагддаггүй тэр хар тамхи бол бүр таалагддаггүй. Энэ таалагдахгүй байх дэжин хүнд нэг шалтгаан байх хэрэгтэй шүү дээ. Тэрийг найздаа хэлээд өгч. Манардаг да. Арх уугаад манарна. Хар тамхит даад манарна. Ялгаа байхгүй. Тэгэл яг тэр манарсан тийм нэг ийм мэдрэмж л надад амар тухгүй байдаг. Тэгэл бол. Зүг. Би хар тамхиг хэрглэж үз. Голландд Амстердамд очиод тэр чинь ингээд бүх хууль бүх юм нээлттэй. Үзэх үү? Үзье. Таалагдаагүй. Тэгэхээр. Аригч гэсэн яг адилхан. Тийм. Ерөөсөө л яг нэг тийм манарсан мэдрэмж надад ерөөс таалагдав. Надад чойжтой ярилцаад их тийм сонирхолтой гоё байна. Би дахиад ярилцал баймаар байна. Тэгээд хүмүүний нэг үзэл бодол өөрийгөө ойлгуулж байгаа тэр мэдрэмжүүд их сонирн байдаг те. Одоо магадгүй чи эмэгтэйнд өөрийгөө хэр их ойлгуулж чаддаг вэ? Эмэгтэйнийг нэг найрах гэж байдаг ч те жожоо. Яг үнхээр таалагдаад найрах гэж байгаа. Чи тэмтэй ярилцаад өөрийгөө ойлгох уу эсвэл дуулж ч юм уу те. Ихтэй тэр хүнийг чихээрэн дурлуулдаг ч юм уу. Ямар нэгэн байдлаар чи эмэгтэйн таалагдвал тэр хүнийг яаж өөртөө татах вэ? Татдаг вэ ер нь? Мэдгүй тухайн үед л тэгэл бодох бах та. Хэрэг дуулж нэрж исэн. Чамайг бол дуулахад бол ямар жохон нойтх мэнх байлгүй дээ. Гэтийг найрах гэж бол би юусэн нэг дуулж болж байгаагүй. Тэр нь л залууч нэгэл саадан маадан дээр суугаад найз доктор бол дуулна үстэй. Гэтийн ийш гой салхимлах нь гараад ч юм те. Тэгээд дуулна шүү дээ. Чажиг ер нь одоо найзуудтайгаа хийх хамгийн дуртай зүйлүүд ер нь баян хийдэг зүйлүүд юу байдаг вэ? Баян хийдэг зүйлүүд үү? Тэгэл ажлынхаа өрөөнд бүнд 13 тоглоно. Тэгэл кофе ууж юмэр суун. PlayStation FIFA тоглоно. Тэ. Ер нь найз гэдэг үнэлэмж их өөрөө их сонь те. Удаан хамт байснараа хүнийг найз гэж болохгүй те. Эсвэл нэг 12 хоног ч юм уу магадгүй сар хамт байхад тэр удаан хамт байсан хүнээс илүү би нэг ойлгодог ч юм уу байдаг те. Ер нь яг ямар хүнийг найз гэж нэрлэдэг юм бэ? Чиний дүгнэлтээр ямар хүн жинхэнэ найз байж чаддаг юм бэ? Тэрийг бивэндээ яг байгаагаараа л яг таалагддаг хүмүүс л баг л та. Тэ. Яг байгаа л ингээл бивэнд амар тааламжтай. Тэгээд нэг аюу сайн ойлгодог. Хуурамч зүйл байхгүй те. Тийм. Гаднаас нь хараад чи ингэсэн байна гэж мэдчихдэг тий. Энэ бас нэг сайн найзын чанар мөн үү? Одоо хүн алдааг хүн гэж байхгүй шүү дээ. Алдаатай тэр алдааг нь ойлгодог. Тэр бас сайн найзын чанар мөн үү? Алдааг нь ойлгодог. Ойлгоод тэгэл алдуулаад яваад байгаа юм уу? Одоо тэр нэг алдаа нь одоо тэгтээ нэг айхтар тийм муу алдаа бол биш л дээ. Зан чанарын хувьд те. Зан чанар гэдэг ер нь өөрчлөгддөг юм уу? Чожоо. Тэгэл зан төрх нь ер нь бол тэгэл байж л байх байлгүй. Хүн ер нь яг засах гэж хичээдэг мөртлөө бүрэн өөрчлөгддөг юм шиг байна те. Зан чанарын хувьд. Гэхдээ хичээвэл тэгэл тэрийг дарах л байх л та. Ямар ч зан чанарыг. Чамайг хэр их хүмүүс өөрчлөх гэж үздэг байсан бэ? Өөрчлөх гэж. Магадгүй өөртөө тааруулах гэж ч юм уу үздэг тийм тохиолдол байсан уу? Тэг би ер нь аюу өөрөөр. Тиймэрхүү бараг дурггүй шүү. Дурггүй. Чиний хайртай байсан ч гэсэн чи чамайг өөрчлөх гэдэг үл явах уу? Жишээлбэл юуг? Юу ч хийж болно шүү дээ. Хосын харилцаа хийж болно, найз нөхөд хийж болно. Эрэгтэй хоёр найз ч хийж болно, эмэгтэй эрэгтэй найз ч хийж болно. Зүгээр л чи хайр гэдэг чи айгүй олон төрлийн хүнийг тэгж өөрчлөх гэж нэг амар хичээдгүү тий өөрийгөө өөрчлүүлэх гэж амар хүсдэггүй ер нь зүгээр л тий тэр бол ингээл тус тустай байгаад тэрийг ойлголцоо л явчих хэвээр ер нь бол тэгэл
чин ийм байна. Гэт хүнд ингээд тахлаар бас над их онцгүй. Хүн намайг тэгээд авах онцгүй. Чавж хэр ууртай вэ? Үгүй яах уурлахаа өрөл уургүй ингэж байхгүй л үү. Юм жоо ингээд 50 хүмүүс те гаднаа ингээд айгүй тийм огцон мууртай хүмүүс байдаг чи огцон мууртай үгүй юу? Үгүй тэгэл уурлахаа өрөл уурлана. Уурлана. Яг ерөн зүгээр ингээд чамайг 50 гэж дүгнжсэн хүнийг би мэднэ л те 50 хүн гэж. Тэгээд 50 хүмүүс нэг уурлахаараа ч юм уу нэг бухимдахаараа их айхтай хүчтэй уурладаг гэж би сонсч байсан байхгүй. Ер нь чамайг хамгийн их уурлуулдаг тийм зүйл байна уу? Уурлуулж исэн ч юм уу? Чамайг ингэ байд суугарахгүй болгож исэн. Зөндөө штий. Тэгэл нэг тийм санагдаж байгаа юм байна. ер нь зөндөө байгаа. Уурлахаар чи яг юм уурлахаар дүү? Айгу хор үгтэл болчтой. Үгээр идэх үү? Тэгээ нэг амар те юм юм авчидээд ингэж мэгээд авахгүй зүгээр л амар муухай үг гарт. Тэгээ тэр нь гэхдээ бүр амар хараал мараал бол биш л те зүгээр те. Үгээр хүнийг алдчих болно, амьдруулч болно гэдэг л те. Тэгэхээр бас уурлах захтаас нөгөө хүнийг ингээл гомдоочвол бас нэг жоо зай үлдээж гомдохгүй бол зайгүй гомдоочхоор хэцүү байдаг юм байл л те. Өөрөө уур гарчаад буцаад ингээд ирдгүү ч юм уу те. Тийм зүйлүүд байдаг шүү дээ. Тэгээ хоёулаа нэг ярилцах хугацаа маань өндөрлж байна. За. Тийм тэгээд манай нэвтрүүлгийн хамгийн сүүлийн асуулт байдаг. Зөвүүн гэдэг үгийг бол бид нар гоёор ашигладаг болцоо одоо те. Гоё зөвүүн кул гэдгээр ашигладаг. Тэгэхээр чиний амьдралдаа хийжсэн хамгийн гоё тийм зөвүүн шийдвэр гэдэг чинь өөрөө их гоё. Одоо нэг магадгүй энэ шийдвэрийг би гаргаснаар миний амьдрал ингэж өөрчлөгдсөн ч гэдэг юм уу те. Хүнд нэг тийм гоё зөвүүн шийдвэр гаргасан мөчүүд байдаг шүү дээ. Чиний хамгийн амьдралдаа гаргажсэн зөвүүн шийдвэр юу байсан бэ? Окей. Маш олон зөв шийдвэрүүд байсан. Маш олон буруу шийдвэрүүд байсан. Тэгэл яг эцэц тэгэл би энд байна. Тийм. Буруу зөв гэж байхгүй. Тийм. Тэр нь зөндөө зөвүүнч байгаа, зөндөө зөвүүнч байгаа. Одоо чиний байгаа, одоо энд байгаа чойчоо магадгүй хүн ингэж боддог шүү дээ. Би тэр үед тэгсэн бол энэс илүү байх байсан баг таа гэж. Бодол төрдөг. Чамд энэ бодол төрж ирсэн үү? Үгүй. Ер нь чамайг харж байгаад өнгөрсөн зүйлийг харамсдаг хүн байна. Харамсдаг байгаа. Өнгөрсөнтэйгөө хамт байх. Өнгөрсөнтэйгөө яваад ахыг хүсдэг, өнгөрснөө үлдээдэг хүн гэж би ойлгож байна зүг. Тийм. Яг харамсал байгаа. Гэхдээ тэгэл өнгөрсөн бол өнгөрсөн. Тэгэл урагшаал харах хэрэгтэй л дээ. За ойлголоо. Баярлалаа. Тэгээд ярилцахад их тийм сонирхолтой. Яг нээлттэй ярих гэж байгаа ч юм шиг байж байгаа л болоо л те. Би ингээд аягүй олонтой ярилцчихсэн л дээ. Гэтэ ер нь бол бас их тийм нээлттэй гэхээсээ илүү бас их тоочны хэлэх зүйлээ хэлчихэд бус зүйл дээр ингээд хэлмээргүй байгаа зүйл дээр их сайхан өөрийгөө аваа гарчдаг хүн байна чаажаа. Тийм тэгээд манайдын нэвтрүүлэгтээ бас микс пицца хамтарч байгаа. Энэ их гоё хөөрхөн мини пицца гоц жижигхэн. Энэ пицца хэрэг хийддэг бай чаажаа. Пицца хаяаяал. Тийм тэгээд пицца маань ингээд ийм жижигхэн бол хүргэлтээр очдөг юм байлээ. Нэг пицца авах юм бол 7900-аар жижигхэн пицца дагалдаж очино. Эсвэл микс пиццагийн салбарууд дээр очих юм бол бас авч болно. Ийм хөөрхөн жижигхэн пицца бол бас хөөрхөн юм байна. Аваад идчихээ. Тэгээд Содон Фудсийн Монгол үндэсний үйлдвэрлэл бас үндэсний үйлдвэрлэлд дэмжиж байгаа ийм гоё кофе гаргаж байгаа. Энэ хар цагаан байгаа янз янз байгаа л да. Наста бэлгийг аваад өгөөч. Чойжогийн бэлгийг. За тэгээд очныхын бэлгийг өнөөхөө нэвтрүүлгийн өндөрлөё гэж бодож байна. За тэгээд энийг бас манайхан авч болно л таа. Тэгээд холбогдоод манай пэйжд бас холбогдоод хаанаас зардаг мардаг юмс мэдээж аваарай гэж зөвлөмөр. Тэгээд очныхын бэлгийг өгье. Кофе их уудаг гэсэн. Тэгээд бас За Содон Фудсийн кофе байгаа. Энэ нь болохоор жоо 98 амттай байна уу? Жоо нялон байна уу? Тийм, жоо нялон. Тийм. Энэ болохоор хар кофе. Тийм. Тэгээд энэ болохоор арай тийм нялон биш кофе байгаа шүү. За. Тэгээд энийг бас гэртээ авчиад
уугаад үндэсний үйлдвэрлэл дэмжиж таалагдах юм бол бас аваад уучихгүй. За жоо. Тэгээ. За тэгээд A-Sound хамтлагтай тун удахгүй бас гоё уран бүтээлүүд нь хамтрах байх, ганцаар уран бүтээл гаргах байх. Дахиад гарах уран бүтээлүүд нь бас яг ер нь ийм уянгийн тал руу авах уу? Янз. 1001 цэцэг лөө. Юу лээ? Тий. Тэр их гоё дөө те. Тийм уянгийн зөөлхөн мөртлөө их гоё тийм хөнгөн хөгжилтэй ч гэмээр юм шиг гоё дөө. Тэгээд ер нь чойжин гаргаж байгаа дуунуудыг бас их олон хүмүүс сонсдог байх. Өөрийн гэсэн channel байгаа те. YouTube channel байгаа. Хэдэн subscribe байна? Мэдгүй. Тэр минээс анзаардаггүй юу? Анзаардаг. Их сонир юм хайнгч юм шиг их нягтж юм шиг их тийм өрмөц хүн юм аа. Тэгээд эрсэнд баярлаж чойжоо. За, эрсэнд баярлалаа. Амжилт хүсье. Бас хэр оргийн нэвтрүүлэгт чойжоо орохгүй байх. Тэгээд миний нэвтрүүлгийг тоож ирээд тэгээд сайхан ярилцсанд баярлалаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл бүгдээ түр баяртай 3 дахь өдрийн лайваар хэнийг оролцуулах вэ гэдэг саналаа өгөөрэй. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. Орцсон илүү пицца хамгийн амттай пицца хамгийн зөвлөн пицца хамгийн хурдан пицца микс пицца гамтлаг сэтгэл дүүрэн нэвсгэлээрээ Миний дуртай пицца амтд сэрэн илүү амт чанар нь илүү сэтгэл ханамж